За сайн байцгаана уу? Өнөөдрийн асинхрон хичээл. За хилцүү найруулгын алдааны төрлүүд гэсэн хичээлээ. За хичээлийн маань зорилго хилцүү найруулгын алдааны төрлүүдийг мэдэх. За ер нь найруулгын алдаа гэж юу вэ? За найруулга зүйн үндсэн шаардлага. За найруулгын дүрм, гормыг зөрчсөний үр дагаврыг бол найруулгын алдаа гэж хэлнэ. За өөрөөр хэлбэл тухайн яриа бичвэрийг сонсогч, уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр саад хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж, за уншигчийн анхаарлыг савниулж буй дотоод зөрчил бүхий нэг эсвэл хэд хэдэн үгийг бид бол найруулгын алдаа гэж нэрлэнэ. За найруулгын алдааг дотор нь өвзөө алдаа, өгүүлбэр зүйн алдаа гэж хоёр ангилдаг. За энэ хоёр бол нийтэд нь бол ерөнхийд нь хилцүү алдаа гэж бас нэрлэх бий. За өвзөө алдаа гэдэг бол монгол хэлний үг дэх ёс. За хилцүү нөхцөл дагаврыг буруу хэрэглэсэн алдааг өвзөө алдаа гэж нэрлэдэг. За өвзөө алдаа одоо юу орох вэ гэвэл за олон тооны дагаврыг буруу хэрэглэсэн, за мөн давхар дуулан хэрэглэсэн, за хамаатуулах нөхцөлийг буруу хэрэглэсэн, тий алгадын нөхцөлийг буруу хэрэглэсэн, үеийн хэвийн нөхцөлийг буруу хэрэглэсэн, үеийн холбогоо төгсөх нөхцөлийг буруу хэрэглэсэн зэрэг алдаанууд хамаардаг байх нэ. Тэгвэл өгүүлбэр зүйн алдаа гэдэг бол өгүүлбэрийн бүтэц хэв маяг, за өнөвчгүй болсон, гишүүдийн байрыг буруу сонгосон зэрэг алдаа гэдэг бол өгүүлбэр зүйн алдаа голлож ойлгоно. За өгүүлбэр зүйн алдаанд ямар алдаа байх вэ гэвэл өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан алдаа, өгүүлбэрийн хэв маягийг буруу сонгосон алдаа орно. За ингээд бүхэнд бас алдааны төрлүүдээс танилцуулъя. За үйл үгийн хэвийн дагаврыг буруу хэрэглэсэн алдаа байна. За жишээлбэл энд алдаатай өгүүлбэр намрын навчаас газарт унагдаж сэтгэл гониг төрөгднө гэсэн. За энэ өгүүлбэр байна. За энийг зөв хөлбөр нь бол намрын навчаас газарт унаж сэтгэл гониг төрнө. За энэ унагдаж төрөгдөн гэсэн үгэнд бол энэ үйл үгийн хэвийн дагаврыг бол буруу хэрэглэсэн байна гэж үзэх боломжтой. За мөн навч өөрөө ундаг, гониг хүний сэтгэлээс өөрөө төрдөг. Хэн нэгэн хүчээр навчийг унгаж гонигийг төрүүлээгүй гэсэн. За ийм тайлбарыг хийж болно. Өөрөөр хэлбэл навч өөрөө ундаг, гониг хүний сэтгэлээс өөрөө төрдөг. Гэтэл энэ өгүүлбэрт бол хэн нэгэн хүчээр навчийг унгаж гонигийг төрүүлсэн ийм үгээс байна. За мөн олон тооны дагаврыг буруу хэрэглэсэн. За жишээг та бүхэн тайлбарлая. За хөндөй дүүр надуунууд бэлчиж шууд жиргэнэ гэж. За энд бол адуунууд, шуудууд гэдэг хоёр үгийг бол тодруулсан байгааг анзаарч байгаа. За энэ зөв хөлбөр нь бол хөндөй дүүр надуу бэлчиж шууд жиргэнэ. За энэ адуунууд, шууд гэдэг хоёр үг маань яагаад алдаатай байна вэ гэвэл адуу гэдэг үг нь өөрөө сүргээр явдаг учраас энд хамтын утгатай гэж үзнэ. За мөн хөндөй дүүрнэ гэдэг нь олон тоо зааж байгаа. За тэгэхээр олон тооны утгатай эдгээр үгсийг хэрэглэсэн байна гэж. За мөн шуу гэдэг үг бол шууд олон тоо бол шууд байхаа. За тэгтэл энэ дээр энэ үг бол шуудууд гэхэд олон тооны дагаврыг давхардуулна хэрэглэсэн ийм алдаа харагдаж байна гэж. За тий алгалын нөхцөлийг буруу хэрэглэсэн алдаанууд бас зохицолдог. За жишээлбэл иргэн бүр нэг мод тариалахыг уриаллаа гэсэн ийм өгүүлбэр байна. За энэ зөв өгүүлбэр бол иргэн бүрийг нэг мод тарихыг уриаллаа гэж зөв найруулсан байна. За бүр гэдэг үг яагаад алдаанд тооцогдож байна гэвэл ер нь төр засаг юм уу, байгаль хамгааллыг байгуулах иргэдийг л уриалдаг. Тэгтэл тиймээс иргэн бүр нь уриалж буй гэж эзэн биш юм аа гэж. За ийм учраас уриалгыг хүлээж авах объект болж чадж байгаа. Өөрөөр хэлбэл тэр иргэн уриалгыг хүлээж авч байгаа объект нь бол иргэн байх ёстой. Тэгтэл иргэн бүр гэдэг нь яах нь нөгөө байгаль хамгаалах гэж байгаа байгууллага иргэдийг уриалдаг нь өөрөө өөртөө уриалж байгаа юм шиг юм байсыг нэмсэн байна. За өгүүлбэр зүйн алдаа байна. За жишээлбэл алдаатай өгүүлбэр нь азар хөлөг онгоц гэмтсэн боловч живсэнгүй гэж. За мөн 7 сарын 11-нд скватрын талбайд баруун зүүн төв гэсэн 3 тавцан засаж ардын урлагийнхны тоглолт болно гэсэн өгүүлбэр. За энд эхний өгүүлбэрт бол
азар гэдэг үг одоо орж ирсэн. Баймж одоо нэг бол буруу одоо хэрэгэлсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахь үг бол өөрөөр хэлбэл энд одоо онгоцыг бол эвдэрсэн нь аз одоо тохиолболж байна гэсэн ийм одоо агуулга байна. За тийм учраас ийм алдаатай байна. За энэнийг хоёр дахь өгүүлбэр дээр бол хэв маягийг бол одоо буруу. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн хэв маягийг бол буруу хэрэглэсэн байна гэж. За зөв найруулж бичвэл хөлөг онгоц гидсэн боловч азар живсэнгүй гэж. Тэр хөлөг онгоц одоо живсэн боловч бидэнд аз байгаад яг нь живээгүй л гэсэн сан. За 7 сарын 11-нд ардын уулынхны тоглолт болох бөгөөд Сүхбаатарын талбайд баруун зүүн төв гэсэн 3 тавцан засжээ. За энэ өгүүлбэр нь яг нь зөв өгүүлбэр байх нэ. За тэгэхээр энэ өгүүлбэрийн тийм ээ найруулгад бол одоо алдаа. За найруулгын алдаа гэж одоо олон төрлөд байгааг бас мэдэж их зохиож найруулгахдаа бас ийм бүхэн дээр анхаарах нь чухал байх нэ. За ингээд би дата хийгээд синхрон асинхрон хичээлүүдэд үзээ тэмдэглээ илгээгээрэй.